байна уу? Миний нэр Янжин Дулам. Өнөөдөр бол 2018 оны 4 сарын 26-ны өдөр. Одоо би Монгол улсад гарч явах гээд явдаггүй ирээд одоо улсад хончихлоо. Тэгээд ямар учраас гарч болохгүй юм гэдгийг бас ингэж асуугаад шаардаад байсан юм ямар ч хариулт өгөөгүй байна. За тэгээд энэ бол ямар ч зөв хариулт олдохгүй юм байна. Учир нь яагаад ингэсэр энэ улсад бол хүний эрх хойл цааж эрхчлөө гэсэн юм бол бүр таг болсон. Тэмтэн ямар ч зөв гэсэн юм байхгүй, зөв ёс гэсэн юм байхгүй. Хүнтэйг адилхан тэгж явж байгаа юм засагтайгаа адилхан. За надыг бол одоо ингээд орчмын жилүүдээс бол орчим хаваар миний ингэж ирсэн хүн болгоныг тэгээд надаас холдуулах аж хийгээд оролдоод байдаг. За өнөөдөр ч гэсэн миний надтай ойрхон байсан нэг юм дууж аваа явлаа. Тэр яах вэ? Би ерөө ганцаараа ингээд ганцаарддаггүй. Надыг ганцаардуулах санаа их орлдог. Гэхэд би ганцаарцсан тийм сэтгэл ордоггүй. Учир нь миний ил биш боловч далдаас надыг ажиглаж байдаг олон ард түмэн байдаг. Олон монголчууд байдаг. Тэгэхэд би ганцаардна гэсэн тийм бодлол ердөө ордоггүй. Юм бүхний би ганцаараа хийгээд дийлнэ. Хүний сэтгэлд энэ хүний тос үеийн ингэж олон зүйлийг хоригдж илэр ингэж хоригдл дийлвч хүний сэтгэлд соёолох тэр зүйлийг бол хоригдл дийлэхгүй. Тэгэхээр миний энийг ингэж юм хийж байгаа ингэж юм бичлэг хийгээд байдгийг энэ зорилго бол тийм. Бидэнд ямар нэг юм ингэж мэдэх ёстой гэж хэлэх гэсэн юм аа. Одоо дараалал хийгээд байдгийн шалтгаан гэвэл за өнөөдөр би жинхэнэ Монгол говьц заслаан өмсөд Монгол маягаар жинхэнэ Монгол маягаараа говьцлаад гарч ирлээ. Та бүхэнд хэлэх зүйл гэвэл хэрвээ миний энийг ингэж миний эрх чөлөөгээ олохгүй төр хүрвэл энэ эрх чөлөөний тэмцлийг бол би өнөөдрөөс эхэлж нэн 30 ширүүнээр хийнэ. Эрх чөлөө бидэнд байхгүй шүү дээ. Та нар байна гэж бодож байгаа юу? Бидэнд ямар эрх чөлөө вэ? Та нар өнөөдөр өөрсдийнхөө биеийг амар тайван гэж амьдарч байгаа бол илүүхэн сэтгэж үзье. Бидэнд эрх чөлөө байгаа юу? Миний өнөөдөр бол та нарын магатар. Энэ бол зайлшгүй учир. Би өөрийнхөө хувийнхаа ашиг тусын төлөө хөвсөлдөж өнөөдрийн хэмжээнд хүрсэн биш. Эрх чөлөө бидэнд байна уугүй юу гэдгийг бол сайхан бодлоо хийж үзье. Чамайг хонион бүү малжаа гэхэд эсрэг үсэг тэнхээ танаас байна уу? Ямаа бүү малжаа гэхэд худалдахгүй тэнхээ танаас байна уу? Нутгаа худалдаа гэж зарим нь алуудлагаар очиж авахд худалдахгүй тэнхээ танд байгаа юу? Өөрийнхөө үндэстнийхэн эрх чөлөө, өөрийнхөө соёлоо, өөрийн амьдралаа сонгох тийм эрх чөлөө танаас байгаа юу? Танаас тийм хэр хэм байгаа юу? Ганцхан өнөөдөр би биш. Танаас өөрийн амьдралаа сонгох эрх чөлөө байгаа юм уу? Тийм хүний эрх байгаа юу? Энэ бүхний бодол хийлждэггүй явдаг хүмүүсээс маш олон байгаа. Бүх юм алдаж байгаа. Өнөөдрийн готын гойлгоч олон гарч ирж байгаа. Би зөөлдөр харлаа. Монгол настай цууд нь өөрсдөө ловч хог түүгээд худалдаж амьдарч байгаа хүн. Өдрийн 100-аар зоос олж ийна гэж. Өнөөдөр манайхны энэ байдалд орох тийм юу байгаа юу? Угаасаа сэрэмжтэй байсан бол одоо үргэлжлэн жоо илүүхэн бодлого хийлвэл биднээс энэ хэр хэмжээнд хүрнэ үү? Бурхан гойсон ч бөөгөө байдаг нутаг дэвсгэрийн одоо бол үн хүрхгүй ма цаасаар солиод байгаа юм аа. Өөрөө очсон ч бодохгүй төмөө тэжих нутаг дэвсгэрийг ганцхан чи буйнаа нэдлээд буян чин даадаг бол чигж худалдаж ягаар хүмүүсүүд. Ганцхан чи буйнаа нэдлээд дуусгах гэдэг юм. За миний истэшээ явд дийлэхгүй тэр хамаагүй. Энэ улсаас гард дийлэхгүй би мөн хүнтэй адилхан амьдралгаар амьдрал. Энэ бол ямар ч асуудал биш. Гэхдээ өнөөдрөөс хойш би ингэж миний эрх чөлөөгийг бас ингэж хязгаарлаад байдаг төр хүрвэл би лав зүгээр суухгүй. Өнөөдрөөс бол тэмцлээ эхэлнэ. За тэгтээ яах вэ? Би яаж хийнэ гэвэл Монгол хүн авшаа. Улаан хавьсгал гэсэн номыг би өдөр та нарт нэг
үлгэрийг уншиж өгье. Энийг бол хөдөлтгой хүртэл хориглдог. Заачгаад үргэлжлэн. Манай одоохны нүдэн өмнөх түүх ямар байгаа. Бид одоо яаж амтарч вэ гэдэг. Энийг бол мэдэх хэрэгтэй. Тэгээд бүх юмд хориглолт хийгээд байдаг. Хязгаарлаад байдаг ном дэвтрүүдээс бол би олж авч уншиж. Эсвэл хүнээр уншуулж ингээд тавьж өгье. Өөрсдөө түүхээ мэдэх, ирээдүйгээ мэдэх. Соёлын авсгал гэж яг нүдэн өмнөх чинь учир. Үүдэн дээр чинь байгаа учир. Ийм хөдөлгөөн бол одоо бас утгагүй гарах гэж байгаа ч шиг санагдаад байна. Надад тийм зэрэгдэлтэй. Тийм зүүн совын ирээд байдаг. Учир нь надыг бол үндэстний хагжуулсан гэсэн нэрийдлэр түргээд өдөр миний хийсэн шингэлтийг бас буруу шаасан байсан. Хагжуулах юу байх вэ? Бид нь өөрийн аминдаа бас зуугүй болсон юмсууд. Хагжуулах тийм тэнхээ алга. Гэхдээ бид нь өөрсдөө ямар хэмжээнд яаж амьдарч байна гэдэг хувь заяагаа өөрсдөө мэдэх хэрэгтэй байна. За надыг ямар ял номоргож алнуу барьнуу тэрвэл өөрсдөө мэддэг хамаагүй учраас. Төрсөн эрхий чинь нүдэн дээр чи алхахад хөдөлж чаддаггүй хараа суудаг хүмүүсүүд энэ түүх чинь үүдэн дээр чинь байгаа. Юу ч тийм боолч чанартай доройтлын хэмжээнд хүрч гисэн өгч гисэн оюун ухаанаас нь эхлээд бүр өгч гисэн хүмүүсүүд ийм усууд бүр бүгдээ ийм хэмжээнд хүрж байгаа бид. Би яа би цөлчгсөн бүр нэгэнтээ цөлчгий. Илүүхэн миний монголчууд илүүхэн сэтгэж илүүхэн санааширч энэ үндэстэн ястан түүх ирээдүй өвөг дээдвэл бүх юмд газар нутаг бүх юмд сэтгэл тавиад л ирвэл болчихно. Нутаг дэвсгэрийн бүхний алдаад нэг айлын 1000 юм 2000 нутаг дээр бид нь яаж амьдарч байна вэ? Нэн чааш зарим нь сэрнэс нь бас бага. 200 нутагтай айлж байгаа. Яагаад өнөөдөр манай өвөг дээдүүлээс цус махараас олж ирсэн нутаг дэвсгэр өнөөдрийн хэмжээнд хүрээд ийм жоохон болцсон юм. Яагаад бид өнөөдрийн энэ арчилгүй байдалд орчиход байгаа юм? Өв хөрөнгөн дээр нутаг дэвсгэр дээр өвөг дээдсээс үлдээж өгсөн өв хөрөнгөн дээр амьдарч байгаад өнөөдрийн ингэж амьдарна гэдэг бидэнд болохыг ёстой юугүй юу? Яагаад өнөөдрийн энэ нутаг багассан хэмжээнд хүрсэн юм? Гадны цагаачд биднээс дайралт хийж цагаачдаа илүүхэн оруулснаас болсон. Энэ хэний ял юм? Энийг зөв илүүхэн болох гэж болно уухгүй юу? За үргэлжлэн нутгаа өгнө гэж уурхаад өгнө гэж хөөрж байгаа хүмүүсч гэсэн арим байна. Юу бодож ийн вэ? За хэдэн зуун төмөр өгөхөр. Одооны энэ жоосны үн хүрэхгүй цагт бид нь хэдий нэг үеийн бас амьдарч хурж гэнэ үгүй. Харин мөн энэ дээр айгуул авч түүх хэмжээнд хурж гятны хөлийг угааж өгөх үр ойцож чинь. Хөлийг угааж өгөх. Баас шээсийн зөв хэмжээнд хүрэх гэж байгаа юм. Энийг эсэргүүцэлтэй би өнөөдөр энэ хэмжээнд хүрж байгаа гэдгийг илүүхэн бодлох хэлээр. Юу боддог хүмүүсүүд юм? Чиг чигээрэн амных аяг цагаа угаа суугаад байдаг хүмүүсүүд. Би жоохон юу сэтгэх ёстой вэ? Надыг бүү хамаа. Тэр байж болно хамаагүй. Надыг бүү хамаар. Би ч мэдэж байна. Надыг ингэж ир дэмжиж гол далдуур дэмжиж байгаа маш олон байдаг гэдгийг. Би ямар нэг хүний дэмжлэгийг авахын тулд биш. Би ганцаар би ер нь хүнд ямар нэг лайр халдахаас аваад бүх юм ганцаараа хийдэг юм. Ганцаараа л хийдэг юм нэг хүн. Надад юу ч хэрэггүй. Энэ амь нас ч гэсэн хэрэггүй байх. Чадвал алах. Би амьдраад өмнө хурч гисэн гэж хэлж байна. Нэг ингэж хүнч биш зөвтгөш биш амьдрах дурггүй байгаа. Хүнч биш зөвтгөш биш, боолч биш. Ингэж. Ер нь боолд болчихч ингэж амьдрах би дурггүй байх. Эртхэн цаашаа явбал явъя гэж бодож байна. Гэхдээ би амьд байх үед бол хэлэх үг юм бол хэлж ийж үг. Бидэнд юу хэрэгтэй байгаа? Манасын өвөг дээдүүлийнхэн үлдээж өгсөн тэр өв хөрөнгө нутаг дэвсгэр бүрэн бүтнээр байсан бол өнөөдрийн манасын энэ гачиг үед орж ирэхгүй. Хүний үүдэн дээр очиж лавш хог түүж амьдрах хэмжээнд хүрэхгүй.
Би ийм настангуудын олоныг үзлээ. 50 хүрч гисэн 42 дэх хүн бас байна. Лав шогтгүйгээ явж байна гэдэг чинь. Ямар хэмжээнд хүрч гинэ манайхан? Биднээс тийм хэмжээнд хүрэхгүй үү? Өөр хүүхдэн тийм хэмжээнд хүрэхгүй үү? Харин үндэсний код болохгүй. Тэ нийгэмд би өнөө амьдраад гаширч ирч гэсэн үг. Надад бол тийм амьдрах хүсэл гэсэн юм байхчгүй. Зовууд энэ одоо болтол өчигдрөөс эхлээд цагдаагаад ирээ хараа сууч. Бүр уламд ордоод тэнэнгүр гүйжлэн дээр тайсгүй хард хэрэгтэй. Хар машинтай. Нуруу уурчгсан гятадгүй ижин дээр. Би энэ дотор тэмцэл хийж ингэж сууч. Арайчт. Би юуны төлөө ингэ тэмцэл хийж байгаа юм.